Бид нар сая намрын уулзалтаа аймгийн болоод сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар хийсэн. Тэгээ энэ хүрээндээ цаг үеийн шинжтэй асуудлуудыг авч ярихаас гадна зайлшгүй одоо ийм сургалт шаардлагатай байна гэж ингэж үзсэн. Яг тэгвэл нийт багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын маань 70% шинэ хүмүүс байгаа. Тэгээ 26 багийн 25 нь бол бүрэн эрхлэн хүлээн зөвшөөрөгдөд үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн ингэж явж байна. Тэгээ шинэ тутам сонгогдсон дээр нь одоо бид нар бас дэмжлэг үзүүлэх ёстой. Эрх зүйн одоо зохицуулалтуудад нэлээдгүй өөрчлөлт орлоо. Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын үүрэг томилогдох хугацаа энэ төр төртөл өөрчлөлт орсон ийм зүйлүүд байна. Тэгээд хамгийн гол нь иргэдийн оролцоо болоод аж ахуйн нэгж байгууллагатай хамтран уялдаж ажиллах ийм хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай. Тэгээд нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэхэд иргэдийн нийтийн хурлын дарга нарын маань оролцоо их өндөр, иргэдтэй шууд нүрт тулж идэв. Тэгэхээр нутгийн удирдлагын байгууллагын одоо бүтэц бүрэлдэхүүн бүрэлдүүлбэрт орж ажиллаж байгаа аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хийж байгаа ажлыг сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа байдлыг одоо уламжлах, тодорхой уулзалт хурлуудыг одоо зарлаж хуралдуулах, тайлангийн тавиулах, эргээд хяналт тавих, зарчим шаардлага тавих, иргэдийн дуу хоолойг хүргэх хоёр талд гүр болж ажилладаг учраас их чухал. Тэгэхээр энэ хуралд бол одоо аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар бол нэлээдгүй ач холбогдолч хамтран ажиллаж ингээд зохион байгууллаа. Монголын нутгийн удирдлагын холбооч гэсэн тодорхой одоо эрх зүйн бичиг баримтуудаар хэвлсэн одоо бүтээлүүдээр дэмжлэг үзүүлж за Сундан Батбол дарга өөрөө багаа удирдах ингэж томоохон эрдэмтдийн баг авчирч сургалтыг зохион байгуулж байна. Тэгээ үр дүнд нь манай иргэдийн нийтийн хурлын дарга нарын одоо нэр хүнд өсөх, хийж байгаа ажлын одоо бүтээмж нэмэгдэх тэгээд цаашлаад хувь хүний болоод одоо төрийн нутгийн удирдах ёсны байгууллагын одоо зарчим хэрэгжилтийг хангахад одоо хувь нэмрээ оруулж ажиллаж чадна гэдэг ийм хүлээлт итгэл байгаа. За зорилттой бүлгийн төлөөллүүд ирж бас мэдээлэл тавина. За аз жаргал дарга сая бас нээлттэй өөрийн биеэр оролцож товч мэдээлэл хийлээ. За энэс цаашаа гүйцэтгэх засаглал юу хийж байгаа? Хэрхэн багийн засаг дарга нартайгаа уялдаж ажиллах юм гээд бас олон талын хүлээлтүүд байна.